видео үзүүлж байна. Телевизэн шоу таныг хэрхэн хуурдаг вэ? Сүүлийн үед бараг бүх телевиз реалити шоугаар дамжуулан үзэгчдийг татах болсон. Энэхүү шоунд энгийн хүмүүсийг хамруулж тэдний ахуй амьдрал, авиас чадвар гээд бүх зүйлийг жинхэнэ мэт олон талаас нь харуулan үзэгч олны сэтгэл зөрхөнд ойртуулж анхаарлыг нь татдаг. Харамсалтай нь энэ бүхэн цэнхэр дэлгэцээр таны мэлмэд хүрч байгаа шиг бодит байдаггүй ажээ. Ингээд реалити шоугаар биднийг хэрхэн синхруулдгийг мэдэж авцгаая. 1. Реалити шоу нь жинхэнэ биш. Ихэнх реалити шоунд зохиол байдаггүй боловч шоуны гол дүр үйл явдлыг эргүүлж өөрчлөх, дахин найруулан тавьдаг бичээчд гэх хүмүүс байдаг ажээ. Тэгээд шоуны бичлэгээ хэд дахин давтан заримдаа өөрчлөн бичдэг гинэ. Жишээ нь Biggest Loser шоуны өрсөлдөгчид зураг авалтын үеэр нэг үйлдэлээ 5 удаа давтдаг. Ингэснээр зураглаачид тэдний бичлэгийг олон янзаар бичиж авах боломжтой болно. 2. Хямд зардал. Бага хөрөнгөөр авиас чадварыг илрүүлэх гэж оролддог. Реалити шоуны оролцогчдын 99% нь зардлаа өөрсдөө гаргадаг бөгөөд зарим нь өдрийн 20-30 долларын стипенд авдаг гинэ. 3. Зал хэрэглэх. Хүмүүсийн хоорондын яриаг таслан авч өөр ярианы хэсэгтээ нийлүүлэн тис өөр утгатай болгодог. Зарим тохиолдолд бүр үг бүрийг нь таслан авч өгүүлбэр бүтээдэг байна. Иймэрхүү зүйл реалити шоунуудад нийтлэг бөгөөд үүнийг Frankenbaiting гэж нэрлэдэг. 4. Эрх мэдэл. Уралдаан тэмцээний талаарх шоу нэвтрүүлгийн үед шүүгчдээс илүү продюсерууд эрх мэдэлтэй байдаг. Шүүгчид хасах оролцогчоо сонголоо гэхэд хэрэв продюсер шоундаа үлдээх сонирхолтой байвал тэрхүү оролцогч шоугаа цааш нь үргэлжлүүлнэ гэсэн үг. 5. Шоуны үеэр хийгдэж байгаа зүйлсийн хугацааг худал хэлдэг. Угаалгын өрөөгөө засах тухай нэвтрүүлэг үзээд өөрөө хийж үзэх гэж байна уу? Тэгвэл тэрхүү нэвтрүүлгийн багийнхан 24 цагийн дотор хийж болох зүйл үзүүлж байгаа ч үнэндээ 2-7 хоног хийх зүйлийг тэгж хурдан хийж байгаагаар харуулдаг. Мөн хэрэглэж байгаа бараа материалын хувьд тийм ч хямд байдаггүй ажээ. 6. Сул тал дээр ажиллах дуртай. Оролцогчдын сул тал, өвчин зовлон зэрэг нь нэвтрүүлгийн продюсерийн давуу тал болдог. 7. Олонний танил хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байдаг. Олонний танил хүмүүсийг нэг шоу нэвтрүүлэгт оруулах нь нэлээд амаргүй байдаг гинэ. Учир нь тэд хамт оролцох үгүйгээ шийдэхийн тулд байнга бие биетэйгээ уцаар ярихаас гадна зарим тохиолдолд нэвтрүүлэг эхлэхээс өмнө хүн нэвтрүүлэгт орохоос татгалзах тохиолдол гардаг байна. 8. Хүний өнгөрсөн хувийн амьдралыг ил гаргахыг хичээдэг. Шоу нэвтрүүлэгт оролцох хүнийхээ найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хар тамхи, архи дарс хэрэглэж байсан эсэх, амьдралынхын талаар байнга яриулах, сэтгэл зүйн болон бие физиологийн үзлэг шинжилгээнд оруулдаг гинэ. Ингэснээр үзэгчдийн сэтгэл зөрхөнд хүрсэн тоглолт хийх боломж олддог ажээ. 9. Нэвтрүүлгийн оролцогчид шоундаа зориулан зам байдлаа хүртэл өөрчилдөг. Нэгэн шоуны үеэр хэрхэн эзэн болсон эмэгтэй маш энгийн даруй нэгэн байж таарсан. Продюсерийн зүгээс түүнд өгсөн зөвлөгөө гэвэл шоугаа амжилттай их орлого олох үргэлжлүүлэн хий гэж бодож байвал муу дүрийг заавал гаргах хэрэгтэй гэжээ. Мэдээж эмэгтэй зөвлөгөө хүлээн авч шоунч амжилттай болжээ. 10. Оролцогчдын хүсээгүй зүйлийг нь яриулах. Ярилцлагын шоу нэвтрүүлгүүд хийгдэж байх үеэр оролцогчдод сонирхолтой этгээд асуултууд тавин тэдний ярианы өнгө аяс бодол хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахад үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Тиймээс оролцогчдод илүү их бодох, эргэцүүлэх шаардлага нөхцөл байдал бий болдог гинэ. 11. Зураг авалтын байршлаар шоуны төсвийг мэдэж болно. Нэвтрүүлгийн зураг авалтыг прокат юм уу гудамжинд авч байвал нэвтрүүлгийн төсөв бага байна гэсэн үг. Мөнгө хэмнэхийн тулд гэртээ ч зураг авдаг тохиолдлууд байдаг байна. 12. Зурагтаар зөвхөн хамгийн сонирхолтой хэсгийг л харуулдаг. Biggest Loser жин хасах шоуг өдөр бүр 8 цагийн турш 11 камераар зураг авдаг. Энэ нь 7 хоногийн 7 өдрийн 88 цагийн зураг авалт болдог гэсэн үг юм. Ингэснээр бид нэг ангийн 616 цагийн бичлэг үзэх ёстой боловч ердөө 42 минутын бичлэг л үздэг байна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.